Сайн уу? Зэрэг байна. Халбаг байна. Маргааш ч өгч магадгүй болохоор өнөөдрийн өнгийг мэдэрцгээе. Yay. Өрөөндор манай өнөөдрийн подкастын сэдв Single one time. За. Подкаст маань нийтдээ 3 партаар хэсэгчилж орно. Тийм. Явна. Тийм. За эхний парт нь болохоор 2 сарын 14 болох Валентинаар ер нь Монголд юу болох чинь талаар хоёулаа ярилцсан. Хоёр дахь парт нь халдварын зүгээс бэлдсэн мэдээлэлээ хуваалцсан. Тэгээд тэрэн дээрээ хоорондоо ярилцаад бодол сэтгэлээ хуваалцаад явна гэсэн үг. Харин 3 дахь парт нь болохоор сэрээ өөрийнхөө бэлдсэн мэдээллийг ер нь танилцуулна гэсэн үг. Окей. За 2 сарын 14-нд та бүхний мэдж байгаачлан миний хамгийн их хүссэн хүлээж байгаа Чойжигийн тоглолт болох нэ. Окей. Step Arena-д болж байна шүү. За лайв концерт гэж байна. За энэ дэр нэмэгдээд нэлээд олон артистууд ирэх юм шиг үлээ. Гэтэ тэднийг амар нуусан байсан. Тийм. За дараачих нь болохоор Opposite болон Баг Тойрог хоёрын одоо Song and Roses. Тийм үстэй бас тоглолт болох юм байлээ. Окей. За тэгээд мөн хотын төвд 247 нэртэй AMC, Даваадаша, Mrs. Минжинсор, Хойдав, Инхлэн. За тэгээд Наги гэх мэтчлэн одоо гайхалтай залуу артистуудтай тийм тоглолт болох нэ. Окей. За эдгээр бүгдээрээ портал цэгмэн дээр ер нь тиктүүд нь зарагдчихж байгаа. За тэгээд тикет цэгмэн дээр болохоор бас зөндөө олон 2 сарын 14-нд зориулагдсан Валентины тийм утга агуулгатай маш олон тоглолтууд бас болохоор юм бэлээ. Ер нь цаажа ер нь тоглолтуудаа айгүй нэг тийм утга учиртай өдрүүд дээр нэг хэд юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Сүүлд тэр нөгөө нэг юу лээ хиний юун дээр үлээ Гангагийн Blues гэх тоглолтын дээр Чойжо чинь 2 сарын 14-нд миний тоглолт болно гэсэн тийм юугаа цацсан шүү дээ. Тэгээ тэрэн дээр би харсан байхгүй. Ер нь амар ухаантай үед мань хүн татчихлаа да гэх. Тийм, маркетинг маркетинг бол амар явсан байлээ. Тэгээд 2 хүний хосын тикет нь 247 мянга. Ой. Амар үстэй те. За тэгээ сингл нь 100 мянган төгрөг гээд ер нь тиймэрхүү үнэтэй байлээ. Тэгээд би яаж хийж байгааг үзье гэж бодож байгаа. Синглээр навч гинэ үү? Коплер навч гинэ үү? Тэгээ сингл болсон чи синглээр л унта. Яа, би бол цаажааг бол нэг сонсдгоо. Гэхдээ ер нь айгу амьд хөгжмөөр тоглолдог, гоё дуулдаг болохоор хүмүүс үзэх айгу дуртай байдаг юм шиг байлээ. Songs and Roses гинэ. Энэ одоо болохоор Opposite Баг Тойрог гэдэг чинь Баг Тойрог болохоор өөр нөгөө нэг сүүлд рилүүдээр яваад байсан шүү дээ. Амар лайв юу хийдэг болцсон шүү дээ. Тийм би өөртөө нэг сонсож байгаагүй хүн байна. Opposite ч юм бол нь тэгэл айгүй удаан хугацаанд бас актив байгаа хамтлаг. Манай Opposite-ийн нэг юу лээ? Die Hard тий амар үхэх пэн. Улаан ногоо ягаан пэн юм биш үү? Бүр би нэг Opposite сонсдгоо гэсэн чил чи Opposite сонсдгоо юм уу гэж ирээд наа. Opposite мэдгүй чи хэм бэ? Харин тийм би тэр нөгөө нэг юм кино дээ. Тэрийг нь л ер нь мэддэг. Тэрний дууг нь л мэддэг. Хамгийн сайхан нь гэдэг. Тэрнээс нэг шүү нэг сайн олон дуу мэдхгүй. За Opposite бол тийм байна. За хотын дэвд 247. Энэ бол наа чи амар сонирхолтой байгаа. Харин тийм миний хувьд ч гэсэн ер нь бол айгүй сонирхол татж байна. Тэгээ маркетингээ хийхтэй болохоор энд ирж байгаа артистууд нь хүртэл сингл гэдэг тэгээд байгаа байхгүй. Би тэгээд тэр нь гайхаад байгаа. Ер нь бол Валентинаар сингл хүмүүс амар ганцаардаж гоцордог штэ. Тэгээд тэр хүмүүс зориулаад хотын төвд 247 гэдэг юу зохиосон болоо гэж бодож байна. Зөө. Гэтэ энэ л ирж байгаа хүмүүс нь л угаасаа гоё хүмүүс байна. Минжинсор, Miss Sam. Би бол Miss Sam-ийн фэн. Надад амар гоё эмхтэй санагддаг. AMC, Даваадаша, Rookie. За Rookie-гийн фэнүүд бол зөндөө байгаа. Манай найзаас Rookie-гийн бас айгу Rookie-д амар дуртай. Би Наагид бүр амар хайртай. Нагийн дуранд амар. Нагид амар гоё юм жааз гэх тийм. Уянгалаг гоё санагдаад байдаг те. Наги Хойдав гэж ямар хүн бид юм бэ? Мэдгүй. Би өөртөө сонсож байгаа хүн байна. За өшөө True гэж бас сонсож байгаа хүн. Төрөө байж тээ рөтөө. Рөтөө шүү. Рөтөө юм шүү надах чаа. Төрөө гэж одоо ямар хүн байдаг болов? Нөгөө нэг ямар хулгай юм гэдэг боловсролтой хулгай тий тэр ахгүй да. Яг муу юм биш. Муу багоо. За өшөө хост нь болохоор зоригт гинэ. Юу лээ? Дуулдаг уу?
Хишиг талаа зөрөгт. Хишиг талаа гэх. DJ Man on the Moon. Окей, энэ бол миний хувьд бол хамгийн сонирхол татж байгаа. Юу байна? Өшөө бодзи. За энийг иймэрхүү юм болж байгаа юм байна да, тийм ээ? Тийм ээ. Та ер нь Валентиныг яаж хэрхэн тэмдэглэж сүүлийн 2-3 жил Тэгэл ер нь Валентиныг амар синглээр тэмдэглэдэг штэ. 2024 онд тэртээ 2024 онд нэг хөрхөн бас хүнтэй тэмдэглэж байсан юм аа. Ой. Яг уу тэрнээс хойш тэгэл дадлаг авах болсон юм шиг ганцаараа л байна. Сайхан уул нь болгож исэн гэсэн чинь болохгүй болчлоо. Хүрээ. Тийм байна. За чиний хувьд надад бол Валентин бол нэг тийм тэмдэглэдэг өдөр лав биш. Ерөөсөө аваасаа ямар өгсөн зам юм баяр. Наад ерөөсөө ингэж Валентин гэхээр догтлох юм байдгүй. Юу илээ яах вүлээ гэж ерөөсөө бодогддггүй. Тэгэл за зөв Валентин гоё тэгэл хосууд нь цэцгээ байрал хөвгүүд нь сандарцгаацсан тэгэл явж идэг болохоор ангийнхаа хүүхдүүд ер нь найзуудыгаа л харж ер нь инээж тэр тэгжил баярлагддаг. Тэрээс биш нэг надад бол нэг тийм сүртэй том тийм тэмдэглэлт өдөр бол ерөөсөө биш. За хоёул зэрэг заа гэж яах ч байлаа доо. Харин яах ч болъё. За тэгэхээр ер нь гадаадчууд Валентиныг хэр тэмдэглэдэг гэж бодож байна. Валентин бол Америкт бол би чинь ингээл TikTok, Instagram тэр миний сошиал медиа ихэнх нь ер нь тийш нэ яахгүй. Тэнгүүд ер нь хараад байхад айгу тийм сүртэй, тийм улаан сарнаа өгсөн. Тэгэл найз охин нь байсан ч гэсэн will you be my Valentine тэг ингээл миний Валентиныг хос болохгүй гэж асуугаал. Ер нь айгу жоохон romantic байт юм лээ. Тэгээ шоколадаа хайлуулаад ингээл айгу сүртэй л тэмдэглэдэг юм шиг байлаа шүү дээ. Би болохоор ингээд анх Валентиныг яг ойлгохдоо эмэгтэй нь хайртай залуудаа хар шоколад өгөөд хайлуулж өгөөд тэгээд тэр салон авсан залуу эмэгтэйд нь одоо эмэгтэй нь залуу таалагдчих юм бол зөрүүлээ цагаан шоколад өгдөг гэж бодож байсан юм. Гэтэ ер нь одоо ер нь тиймээсээ илүү солилцдог болсон юм шүү. Харин тийм солилцдог болсон юм шүү. Бэлэг сэлд. Мэдгүй одоо өгж үзсэн шиг. За мэдгүй. Гэтэ яг манай яг одоо энэ сэдвийн утга учир нь юу вэ? Гэвэл тийм сингл хүмүүс Валентинаар юу хийдэг вэ? Новш гэж. Ямар ч хийх юм байхгүй. Тийм. Юу ч хийхгүй. Гэтэ сингл нөхдөд одоо тэгэл сингл найзуудыгаа аваад тэгэл сайхан гартгалахтаа гэж. Тийм штэ. Гоё. Найзуудын date mate гэж болж штэ. Тэгээ girls date mate те. Гоё байж бас болно. Тийм. Охтууд нь ч гэсэн сингл охтууд гэхдээ краш мураштай байлаас асууж масуугаад тэгвэл бас юу болох юм. Гэтэ миний нэрээ сонссноор Солонгост ингээ охтууд нь залуудаа билүү өгдөг гэсэн. Тэгээд харин Америкт эдэр болохоор хөвгүүд нь илүү тихэж асуудаг. Ихэнх дийлэх хувь. Тэнгүүд надад болохоор Монголд болохоор угаасаа л хөвгүүд нь ихэнхтэй Валентины билэг өгдөг. Бас сони юм те. Солонгос ч сони гарч байна. За тэгвэл хэрвээ та бүхэнд за Валентинаар ямар нэгэн одоо сонин сонирхолтой гоё инэттэй тийм түүх мөх байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн дугаар дээр бид нар бас тэр сэтгэлдлүүдийг тэр түүхүүдийг бас уншиж өгөх боломжтой шүү. Yes. Та ер нь тэний ингээ мөрөөдлийн Валентин чи ер нь юу ямар өнө гэж бодож байна? Ер нь тийг дүрслүүл. Өглөө босоод тэгэл ингээл орой дуусгортлээ. Мөрөөдлийн Валентин уу? Амар тийм гинтийн байх хэвээр хаа миний бодлоор. Тийм гоё. Одоо жишээ нь ингээл өглөө ингээл унтж байгаа л ингээс ирсэн чинь хаалаад очивол юу вэ гэж онгоолгоо харсан чинь вау 99 сарна. 99 сарна тийм ээ. Тэгэл вау хинбэ гэж харсан чинь нэр нь нууцлаг. Тэнгүүд за тэр юм бол энэ юм бол за тэр биш. Тэр бүр биш ээ. Тэр битээ байхсан. Тэгээ ингээл явжсэн чинь үнэхээр миний хайртай залуу над руу болцоонд урж шүү намайг. Окей. За болцоондоо бэлдээл амар гоё болол яваад очлоо. Тэгэл яваадсэн чинь амар гоё ресторан ингээл вайн уугаалцтэй гэдэл тэгж яж бол гоё концерт үзээл те. Тийм лайв гоё тийм концерт үзээл. Тэгэл байж байгаа л орой болоо.
Тийм. Думба. Умба заажа. Думба ороод тэгэл думбадаа. Тэгэл амар гоё Валентин. Ер нь Валентин гэдэг чинь хайртай хүнтэйгээ л хамт байхыг хэлж байгаа сте. Тийм штэ ер нь бол. За таны хувьд бол юм юу штэ насан турш үний ингээд Валентин болж би өсвөр насны хүүхэд учраас за би өсвөр наснаа ингээд хостой болоо Валентин яаж тэмдэглэх ер нь миний хувьд төгс байх вэ гэж ингээд дүрслэе заяа. За өглөөс ирээд мануст ямар мөнгө авах те 99 сарнаа барда өгөх мөнгө байхгүй шүү дээ. Гэтэ сэтгэл байвал заяа. Манай нэг үеэл ах байдаг хгүй амар гоё гарын өвдөг те. Тэр ингээд гараараа ингээд юм найз охиндоо өгдөг хийгээд тэгээ сэтгэл байвал бас болох юм шиг байлаа шүү. Тэгээ надад бол ингээд өглөөс ирээд ингээд сайхан 50 байж хахад ингээд гинт хурж ирээл за хоёлаа ийм болцоонд явъя. Эсвэл ингээ оройн төлөвлөсөн за маргааш хоёул ингээ шүү тгий шүү гэдэг ингээ төлөвлөсөн байвал надад бас амар гинт биш. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу одоо хоёлоо хоорондоо уулзаад тэгээд гоё кино үздэг ч юм уу гоё би бол тоглоомын ингээ газар мазар орж юм актив нэг тиймэрхүү дейтэнд явах амар хүсэлтэй тэгэхгүй юу. Тэгэл юм сонирхолтой хөгжилтэй юмнууд хийж үзэх ч юм уу. Тэгэж дейт эхлүүл надад гоё. Тэгээ сүүлд нь оройн нараа ингээд жоохон нам болоод хоорондоо ярилцаж суудаг ч юм уу. Тэгсэн надад амар гоё санагдчих. Тэгээ би гоё цэцэг бэлэг мэлэг аваад өсвөр насаа гэж. Тэгэл амар гоё хөөрхөн. Тэгэл оройн хөөрхөн салаал. Тэгвэл би бол салахгүй тэгээ тэр чигт явчих бодгоо шээ. Маргааш цогс ирчих гээд байна гэж. За хэрвээ заяа. За тэгвэл сингл Валентинаар чи яаж өгдөг? Одоо ч синглтэй. Харин тий. Одоо 2 сарын 10-нд яах вэ гэж юу? Тэгэл найзуудтайгаа л уулзсан. Гэтэ өмнө жилүүдэд бол нэг юм хийдгүүлээсээ одоо харин арай жоохон дээшлчээд бас найзуудтай уулзаж тий хоорондоо одоо ер нь тэгэл найзуудтайгаа уулзаал хийх юм зөндөө ихүүл байна дөө. Угаасаа тэгэл гоё юу эдий хоорондоо юм ярилцаал, төлөвлөгөө ярилцаал, ирээдүйн талаар ярилцаал тэгжил өнгөрөх бах та. Тэгээ манай найзууд чи хоорондоо уулзаараа нэг хүзэр тоглодог нэг юм хоббитай. Багаараа хүзэртэн. Тэгэл ер нь тэгж л өнгөрөх байх таа ер нь болол. Миний хувьд сингл Валентин гэхээр надад амар уйтгартай санагдаж. Гэтэ би яг энэ жилийн Валентинээр ганцаараа байна гэж бодоогүй. Тэгээ хоёулаа байх юм байна да гэж бодсон чинь үнэхээр тэр хүн болгоогүй юм шиг байлээ, болохгүй л гэж утсан юм шиг байлээ. Тэгэл одоо л сингл Валентинаар гоё. Аль болох найзуудтайгаа уруу татах гэдэг сингл найзуудтайгаа уруу татаж гоё дейтэнд явъя гэж бодож байгаа. Тийштэй гоё бөөнөрөө уулзаад. За энэ жилийн Валентин хагасаа өдөр юм байна. Яг 7 хоногийн дараа. Маш гоё өдөр тохирсон. Харин тийм өстой гоё өдөр тохирсон байна. 7 хоногийн дундуур болчих шаал тэнэгтэй. Энд яг нэг ажлын яжил зээл өдрүүд бол айгүй хэцүү. Яг гоё. Энэ нэрээ сарчин амар юм сонирхолтой сар юм л шүү дээ. Яг ингээд бүх өдрүүд нэг 7-д ингээд яг 4 хонд болоо. Тэгээд хагасаа эхний 7 хоногийн энэ сарын эхний 7 хоногийн хагасаа 7, хоёр дахь 7 хоногийн 14, ингээд 3 7 21, тэгээд 4 дахь нь 28 гэдэг. Ингээд дуусчих юм бэл. Өмнө жилүүд ч юус тэгдгээс аахгүй. Ингээд эхлэлтдээ 7 хоногт болоод ирсэн. Тэгээд энэ жил болохтой айгүй тийм өвөрмөц сар тий 28 хоногтой. Тэгээд энэ жил бол яг юм 4 7 хоногт бүр яг болж байгаа юм бэл. За тийм байна. За тэгвэл 20 дугаар партлог орох уу? За тэгье. За миний буюу халдварын одоо бэлдсэн одоо мэдээлэл нь юу вэ гэхлээр за Валентиныг бол хүмүүс яг Валентины яг уг гаргал нь юу юм бэ гэж нэг сонирхдаггүй. Би ингээд бас Валентины ийм сэдв гэхээр би бас ингээд ер нь Facebook, Instagram, ер нь тэнцвэр ингээд уншиж судалт явж байгаад Facebook гэнэ Валентины ийм хар тал тийм хард хүүхийн ер нь судалж олсон. За. Тэгээд энэ нь бол баг кино менюн дээр хүртэл гарч ирсэн юм билэ. Нэг юм цагдаатай киносэн би яг нэрийг мартчихжээ. Тэгээд тэр кинон дээр хүртэл гарч ирсэн ч бас би үнэн гэж бодож байна. За Валентин чи ер нь ромоос эхлэлтэй гэж байгаа. Окей. За тэгээд Валентин яаж Валентины одоо түүх нь юу байсан гэхлээр одоо ингээд залуучууд эрэгтэй хүмүүс шүү заяа. Роми үед 2 сарын 13-наас 15-ны үеүүдэд ромчууд Липюр Кальяг тэмдэглэдэг байсан гэж аан заяа. Тэрний яа дээ. Одоо ер нь Валентины өдөр гэхдээ нэршил нь өөр. За. За тэгээд яаж тэмдэглэдэг байсан гэхээр ирчүүд нь ямаа нохоог алаад заяа. За. The sacrifice гэхэр нь алсан л гэсэн үг заяа. Бидний судалж уншсанаар бас орчуулснаар гэх юм уу. Тэгээд тэр арьсаар нь эмэгтэйчүүдийг зоддог байсан.
Би ингэ сонсчоос гайхсан байхгүй. Тэр нь ямар эмэгтэйчүүдийг зоддог гэсэн хэрэг сингл эмэгтэйчүүдийг заяа. Хөөрхи сингл байсныхаа тулд зодуулчихж байгаа мó тэр одоо. Одоо тэр ихтэй эмэгтэйчүүд нь өөр хүртэл итгэдэг байсан заяа. Тэрэндээ ингээд. За тэгээд зодохдоо шалдан эрэгтэйчүүд нь шалдан яваад тэгээд эмэгтэйчүүдийг зоддог. Эмэгтэйчүүдэд зоддог гэсэн. Тэгэж одоо зодсон ингээ шалтгаан энэндээ бас ингээ итгэдэг байсан бөөнөрөө. Тэгээд шалтгаан нь яг юунд нь итгэдэг байгаа юм гэхээр энэ эмэгтэйчүүдийг илүү юм хостой болгоно. Тэгээ үржил шимтэй болгоно. Гэх юм одоо юу гэх юм. Тийм тэгж итгэдэг байсан гэсэн. Зодч тараас нь бог юм уу? Үгүй тэгэл тэгж тэмдэглэдэг байсан гэсэн. Ямар солиот юм бэ? Тийм дээр ирчүүд нь ингээ эмэгтэйчүүдийг гоо тэр эмэгтэйчүүд нь бүр зодуулах гэж ингэ чагсдаг гэсэн. Бүрүү. Тийм. Бүр ингэ жагсаж зогсож байгаад ингэ зодуулдаг гэсэн. Тэгээ би тэрийг сонсчод юм амар сони би. Тэгэхээр тэр зодж байгаа зүйлнийх гоё дачманы зал байх нэт янз нь. Юу гэж дээ. Үдгээ ингэ ирчүүд ингэж яваал шалдан тэнгууд ингэ нэг юм нохоо эсвэл ямааны ярьсаар ингэ цохоод ташуурдаад тийм ташуурдаад ингээд тэгэхээр ер нь ингээд сүүлийн нэг тийм юм халуухан юм секси юу вэ штэ тийм юу чинь ерөнхий ташуурдаж машуурдаад ингээд амар хүлж мүлж байгаа ингээ маа яа тэр мөрнээс гаралтай юм шүү дээ тийм гаралтай юм биш үү амар гоё романтик момент гэдэг тэрийг боддtiin мэдгүй одоо тэгээд тийг цогтөг би бодлоо ингээд тухайн үед бол яалчгүй ингээд зэрлэг балмад л үйлдэ гэхдээ миний хувьд бол надад бол юу л санагдсан. Тэгэл Валентины өдрөө тэгээ эмгтээчүүд зодуулах хүлээгээд байж байгаа ч гэж бодсонгүй. Өөртөө бүр гүсэж жагсаад шүү дээ. Тийм жагсаад за яах вэ? Зодуулахад яг ингээд үнэхээр итгэл үнэмшил нь ингээ үнэхээр толгойд нь орцсон бол ингээ зовтуулах ахaltaа тэгэл. За би ингээ хостой болчих та би ингээ үржиж юмтэй гэх нь одоо хүүхэд мөхтөн тэгэл одоо сайн төрөх юм хайш гэдгээ. Тиймгүй л юм. Би ч хүртэл бараг өөрөө ч ойлгочихлаа. Тийм нэг мэдээлэл байна лээ. Энэ Yale гэдэг нэг их сургууль өгөхгүй Америкт. Тэрний судлаач хүнээс ер нь судлаач тийм судалж исэн гэх юм байсан. Тийм. Мэдээлэл байна. За, чиний парт ингэ болчихно уу? Тийм. За. За тэгвэл одоо сэрэгийнхаа парт руу орцгоо. Yes. За би чамд зориулаад Валентины талаарх нэг асуулт бичсэн. Okay, that's interesting. За. За ингээд шууд ингээд хувь хүн талаас нь асууж авчих заяа. Окей. Чи ер нь романтик хүн үү эсвэл зүгээр ингээд одоо бодит хүн үү гэж байгаа байхгүй юу? Би өөргөө л романтик хүн гэж бодохгүй наа. Гэтэ яг зарим үедээ нэг юм сэтгэл догтлсон үед нэг юм хөөх юм бодоод гэтээ нэг хийдгүү. Заалаа гэж бодож идэх болохоор тэгээ романтик хүн биш хаа биш үү? Биш яах. За тэгвэл чиний хувьд хэн төрүүлж би чамд хайртай гэж хэлэх хэвээр би бол эрэгтэй үнийг л төрүүлж хэлэх хэвээр гэж бодож байна. Яагаад? Битгүй зүгээр л нэг эрэгтэй үнийг л одоо ингээд би бол уламжлалт нэг юм хайр сэтгэлийн хэв маяг туртай. За одоо бэлэг өгөх одоо юу гэдэг хэрэгцээг хангах ч юм уу тэр нь ингээд эрэгтэй нь одоо яг тэр нь ингээд одоо санхүүгийн хувьд ч гэх юм уу тиймэрхүү маягаар биш угаасаа л эмэгтэй хүмүүс ингэж нэг бүүцэлүүлж хайрлуулж ингээд ингээд дуртай болохоор эрэгтэй тэрийг ингээд provide хийгээд хангах хэрэгтэй гэж би боддог болохоор ер нь эхлэн эрэгтэй байсан зүгээр л гэж бодож байна. Гэхдээ миний хувьд бол яг зарим тохиолдолд эмэгтэй хүн төрүүлээд хилцчихэд амар зүгээр байдаг. Ямар тохиолдолд тийм байвал зүгээр гэж. Одоо жишээ нь эрэгтэй нь ингээд үнэхээр хайртай ч гэсэн тэрийг илэрхийлж чадахгүй байдаг штэ амар ичиж мичээд сквал амар ижимхэн хүн бол байх л. Тий амар ичиж мичээд сквал нөгөө эмэгтэйгээс ингээд айгаад ч юм уу тий нэмигээд намайг юу гэж бодоолаа намайг хайртай гэж хэлчихвэл надаас зүгтчих болов уу гэж бодсон яг нэг тиймэрхүү илэл эрэгтэй хүнээс гарч ирдэг штэ. Тэнгүүт тэрийг нь мэдэрчээд эмэгтэй хүн за би угаасаа хайртай юм чинь гэж төрүүлээ хэлчихээ гэдэг гэсэн тиймэрхүү үед бол хэлж болох баха гэж бодож. Биний сонирхдаг эрэгтэй хүн болвол нэг тийм ичиж бичээд ингээд байхааргүй хүн байгаасаа л би бол нэг тийм ичимхэн хүнд бол их сонирхолтой биш. Окей. Тэгэхээр миний залуу төрүүлж надад би ч юм тайртай шүүж хэлэх юм бол би тэгэл all over him, you know. За, тийм байна. За тэгвэл Валентинаар чиний хамгийн сайн эрэгтэй найз чинь чамайг болцоонд өрүүл яах вэ? Йой.
За яачаараа. Би бол яг юм бүр амар дотны эрэхтэй найзтай биш заяа. Ингээд миний бүх дотны төрсөдрөөд миний хувьд л төрсөдрөө цог тэмдэглэдэг хүмүүс миний дотны найз байсан заяа. Тэр хүмүүс бол бүгд эмэгтэй хүмүүс. Тэгэхээр энэ танил гэхдээ харилцахын хувьд ингээд гоё найз тэгж харилцдаг хүмүүсээс би ер нь яах юм болоо мэдгүй ер нь нэг ингээ хоёр хүн бодохоор ингээд явмааргүй юм шиг. Хүн бодохоор явмааргүй юм шиг. Зарим нэг нь бодохоор явмаар юм шиг санагдал. Хүнээс шалгаад байгаа юм. Тийм, шууд хүнээсээ. Тэгээ миний хамгийн сайн найзадаас асуух юм бол би юу явах байхаа. Тэр хүүхдээ ер нь би бодож байгаа болохоор тэр хүүхдэд бол дээд тэр явъя гэвэл би явах л гэж бодчих. Та яах юм? Явах юм. Ко яах вэ? Явна. Явах. Яг гэвэл тэр үчиний найз гэдэг хуваар явж байгаа учраас би шууд ингэ хэлчих байхгүй юу. За хоёулаа зүгээр л найзууд шүү. Тэгэд яг энэ Валентинаар амар гоё зүгээр ингээд гоё байгаа л өнгөрөөё гэдэг утгаар. Тэр хүн чинь таныг ингээ хосоо болгох гэж Валентинаар ураад байгаа юм шүү. Би тэгж бодож байгаа шүү. Яна тэгвэл яна уучлаарай найз. Найз нь no. Чи бол бүр no. Friend зонтох юм тий. Шууд friend зонтох байхаа. Үнэхээр хосоо болгох гэж. Тэгэхгүй таны ер нь хамгийн дотн бестинүүд чи ихийг эмэгтэй хүмүүс юм эрэгтэй хүмүүс юм уу? Эрэгтэй дотн найз ч гэсэн байгаа л да. Тийм. Гэтэ эрэгтэй хүн болгон дотор юу бод юм мэдэхгүй л дээ. Гэтэ ер нь л ингээл томчуудаа сонсож байгаад эрэгтэй эмэгтэй тийм дотн найз гэж байдаг юм аа. Эрэгтэйчүүд нь юм ботс эсвэл эмэгтэйчүүд нь ботсон байдаг гэсэн тэр одоо надад л тийм амар дотн эрэгтэй найз байхгүй. Гэхдээ ягаад ч юм ингээ хар багаас нь ингээд мэддэг тийм энэ гачи ингээ бодсон байгаа хүнийг бол хизээч тэр эсрэг хүүснийх нь өдөр харахгүй хаа. Мэдгүй эрэгтэй хүмүүс ч бас ингээд сонио штэ. Заримдаа ингээд клик хийгээл ямар хөөрхөн болцсон ингээд хараад эхэлсэн ч байх юм билээ бас яаж мэдвэ. Өмнө энийг гачи юм гэж боддог байсан. Хэрнээ гинт ингээд таны одоо юу гэдэг нь плаж өмсөд ирсэн чинь амар энэ чи юм байсан билээ үг. Харцсан ч явах юм лөө. Бас тий. Тэгж харсан тохиолдол байгаа. Йоо. Байдаг шүү. Тэгэхээр энэ бол мэдгүй би л шөөрч юм мэдгүй ер нь хүнээс нь шалтгаалдаг. Гэтэ яалч хүн тухайн хүнээс нь шалтгаалдаг л да. Таны хамгийн татны эрэгтэй найз чинь та юм хин гэж. Хамгийн татны эрэгтэй найз яана баг тийм хүн байхгүй хаа. Харин ингээ бүгд адилхан харилцаатай эрэгтэй олон хүмүүс бол байгаад байгаа хгүй. Хамгийн дотны эрэгтэй найз гингүүд нэдэд толгой дотор нэг хүн орчгүй яг ингээд 2 3 арай ярьдаг хүмүүс л байна. Тэр хүмүүсийг л яг найз гэж боддог хүмүүс бол байгаа. Гэтэ хамгийн дотн найз гэж бол мэдгүй байхгүй гэж байна. Эрэгтэй дотн найз бол байхгүй. Тийм байхгүй. Тэр нэмэгтэй үнд эрэгтэй дотн найз байд юм уу дөө? Харин тийм. Гэтэ бас нэг ийм асуудал байдаг заяа. Яг сэтгэл судлаачдын ингээд судалгааны үндсэн дээрээс гарч ирсэн зүйл заяа. Хамгийн сайн эрэгтэй найзтайгаа ингээд найзалж агаад дараа нь үерхлийн төвшөнд очих юм бол тэр хоёрын салах магадлал нь маш бага байдаг. Оо тийм үү. Тэгээд би биенээ амар сайн ойлгодог. Тийм яг тийм найзууд шиг амар гал ингээд юм үерхэл болдог. Юм хөрхийн судалгаа байдаг. Зөө. Ер нь бол угаасаа л тэхэл ахалтаа би бинийгаа ер нь ямар үед ямар зан гаргах вүлээ гэж ер нь мэдчихдэг болохоор тий. Тэгээд удаан харилцаа үүсч магадгүй л. Та ер нь ингээд анх хараад шууд ингээд дурлалаа. За ингээд уулзаа энийг ингээд үерхий гэж уулзсан гоё. Ер нь дотн найз байж байгаа. Тэгээд ингээд төвшөө ахсан гоё гэж боддөг үү? Надад сая сүүлийн харилцаан дээрээс үзэхэд ер нь надад найз байж байгаа чат ахсан арай зүгээр санагдаж байгаа. Ягаад гэвэл мэддэг байж байгаа тэгээд яваад. Тэгэхгүй ингээд анх танилцсанаас хойш яг энэ хүн гээд миний эсрэг гүйцэндээ гэсэн мэдэр хараад яг тэр хүндээ таалагдах гэж явсаар байгаа сүүл рүүгээ яг өөрийнхөө нөгөө нэг таалагдах гэж харуулсан дүр төрхөө биш яг өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг гаргаад ирсэн чинь тэр хүн таалагдахгүй байх хэмжээний юм. Тэгээд тэнд ингээ үйл ойлголцол үүсдэг. Чи ингээ натаа байхдаа ингээд өөрт ингээ жүжиглжсэн байж юм уу. Тэгээд тийм болохоор тэр нь айгүй хүндрэл учруулдаг болохоор яг эхнээсээ л би нэ зүгээрээ гоё байгаагаар нь найзын нүдээр ингээ харж байгаа. Тэгээд сүүл рүүгээ ингээд гоё клик хийгээд те хоорондоо гоё. Нийлсэл зүгээр юм байна. Makeup хийгээд. Оо ёо тэгсэн бол тэгвэл арай зүгээр юм санагдаж байгаа. Ер нь л тэгсэн. Сөө тэгэл. Гэтэ зарим хүмүүс ингээд найзууд байжгаад үерхэнгүүдээ шууд халцдаг. Би бинээ ингээд найзууд байхдаа амар гоё байсан ирнэ гинт үерхэнгүүдээ нэг удахгүй салцдаг. Тэгээ тад юу гэж бодож байна? Тэр одоо яагаад гэдэг юм болов?
тэр хүмүүс л үнэхээр найз хэврэл байх хэрэгтэй байсан баха. Яг үнэндээ нэрээ. Үерхэх хэрэггүй байсан баг тий. Бараг үерхэх хэрэггүй байсан бах гэж бодоод байдیں۔ Тэгсэн нэ тэр хүмүүс ч амар токсик ингээд буцаж нийлээл ингээл яваад идэг штэ. Тийм болохоор айгу хэцүү байх. Тийм л юм байна л да. За тийм байна. Тэр асуулт туссан юм уу? Туссан. За. Уучлаарай би ханиадтай байгаа шүү. Энэ ихтэй жоо амар ханиад яваад ах шиг байлээ. Халууж малуурдаг. Өөр амар ханиад явж байна. За өшөө сингл байлны талаар мэддэг санаач юу вэ? Гэтэл ер нь Валентин гэдэг баяр чинь бас л хэцүү л дээ. Чи ингээд хин нэгэн сэтгэлээ хэлчлээ тэгээд тэр нь ингээд бүтлгэж суудаа байгаа юу? Үгүй стас сэтгэлээ хэлж үзээгүй шүү. Тийм үү? Тийм би одоо бол эмэгтэй сэтгэлээ хэлчлээ гэдгээр эсрэг байдаг ууж юм шиг. Гэтэ яг ингээд холбоо тогтоох гэж бол үзэн гэж жоох юм чаталж мадлах гэж ихлүүлэх гэж үзэн. Гэтэ нэг ер нь жоохон байхдаа ч юм уу нэг юм 14 мөрөв 5 мав байхад бол үздэг л байсан. Одоо бол зайлаа гэл би ялангуяа одоо оюутан гэж солиорч юм. Ахлах сургууль байхдаа нэг үерхий хостой болъё гэж ер нь бол бодохгүй байгаа. Тэгэхээр оюутан болоод гоё харилцаатай болвол гоё ах гэж бодож байна. Тэгээд худлаа. Оюутан болчихвол худлаа. Худлаа юу? Гэтэ оюутны үерхэл гоё л доо. Гэтэ нэг юм зөвлөе заяа. Оюутан болоод ер нь ингээд үерхэх гэдэг юм бол өөрийнхөө тэр хүрээллээс шал ондоо газраас тэр хүнийг олоорой. Яг. Тэгэхгүй бол яг сургууль дотроосоо ч юм уу, ажлынхаа байрнаас ч юм уу ингээд найзуудынхаа хүрээлэл дундаас ч юм уу ингээд хүнтэй үерхэд ирэхээрээ дараа нь ямарваа нэг муу зүйл болоод тэр хүнтэй муудалцаа салахад чи тэр хүрээллээ орхихоос шаардлага зам гарч хамаад байхгүй. Над нэг сэтгэл судлаач ах хэлжсэн байхгүй юу? Манай сэтгэл судлал оюутан шүү guys. Сэрэн. Тий, сэрэн. Сэтгэл судлаач нэг хүн хэлжсэн. Хоёр хүн ингээд одоо хүрээллээс харилцаад гарч ирэхэд тэр хоёр хүнд ямар нэг юм одоо ингээд үйл ойлголцол гараад салдах дээрээ тулахад тэр хүрээллээс хамгийн сул дорой хүн нь гарч явдаг. Ямар амирын тий. Хамгийн одоо тий хүчтэй чадaltaй нь үлддэг. Сул дорой нь харин энд байж чадахгүй нэ гэж гарч явдаг. Амирын тий. Судалгаа хүртэл байдаг гэж надад хэлсэн. Гэтэ ер нь л манай багш нар бол хэлдэг. Би ч удаа ахлагын сурагч тэгээд одоо багш нарын хэлсэн үгийг л ер нь дараа нь тэгээд багш нар бол та нар ингээд хүнтэй үерхэж сургуулаас өөр сургуулийн хүүхдүүдтэй үерхээрээ ер нь сургууль дотроо үерхэж чинь дэмий шүү гэж ер нь хэлжсэн. Тэгээд тэр бас ер нь бас адилхан л хтай ер нь бол нэг community байдаг учраас үерхэд. Гэтэ яг ямар ч хүн за дараа нь салчихвал яана гэж бодож үерхэхгүй л дээ бодож үерхэхгүй. Тэр бол үнэ. Хинч дараа нь салчнаа гэж бодож үерхэхгүй штэ. Гэтэ яг ер нь keep in mind ер нь бодсон байхад зүгээр нь тий. Энэ хүрээллээс ер нь хүнтэй ер нь болохгүй шүү гэдэг. Тэр нь тэр юмэг ингээд анханасаа бодоод төлөвлөөд яг ингээд бүр ингээд зарчим болгоод өөртөө суулгачих юм бол амар ах. Тэдээ ингээд хүнд сайн болохгүй тий анханасаа. За нэг тиймэрхүү ам байна. За би ч бас ер нь хөрхэн сүлэг мүлэг бичих гэж оролдоноо. Тийм жоохон уура. Тэгээд Валентины үеэр болохоор амар тийм гоё юм жүлэг уншиг гэж бодсон боловч яг үнэндээ манай подкастын сэдв бол single Valentine. Тийм учраас single ганцаараа өнчин зүрхтэй шаналж байгаа хүмүүстэй зориулаад яг хэдэн өөрийнхөө бичсэн шүлгүүд хийсэн. Уншиж өгье гэж бодлоо. За сонсъё. Айц гомдол хоёроо орхиж явуулаад эргэлзээгийн тайлаад зүгээр л хайрлая. Амьдрал богинохон шүү дээ. Амс хийх зууртал алга болоод өгөхөд бэлэн байх шиг байна миний энэ зүрх. Ахаад анх удаа хайрлаж үзсэн дээж тэр юм уу? Алтхад хитрхи хайран санагдах юм чи. Тэг жоохон яараа. Тэг ингээд сингл байгаадаа бүр гутардаг хүмүүс ч байдаг. Сингл байгаадаа бүр баярлдаг ч хүмүүс байдаг тий. Би жоохон баярлдаг талтай шүү. Сингл бүр найзуудаа байхыг хүсээд байдаг бас ер нь хүмүүс байд юм шүү лээ. Тий. Яг хөө тэр нэг юм байгаа.
Сингл удаан ганцаараа явсан тохиолдолд тэр хүн ингээ синглдээ дасангуудаа за ингээ нүгээрээ байх нь гоё юм байна гэж бодох нь би. А тэнгууд яг хостой байж байгаад яг сингл болоод ирэнгүүт тэр хүн чинь бас бодох нь бас жоох өөрчлөгдөл. Тийм л байна. Би бас өмнө тэгж боддогс байхгүй. Синглэр амар гоё хэрэгчлэгтэй ямар гоё явж байна. Гэл бодоол хүнтэй харьцаал одоо салаад ирсэн чинь тэгээд ерөнхий жоохон хэцүү байна. Тэгвэл юм бол тэгэл ер нь хүнээсээ бараг шалтгаан юм шүү. Амар токсик найзлуудтай байсан бол өө за single lesson дээр юм байна өө гэл амар гоё залуутай үргэлжлэх healthy relationship байж байгаад ингээ ямар нэг шалтгаанаас дууссан болвол би найзлуудтай байсан юм гоё юм. За тэгвэл одоо хоёлаа single хүмүүс Валентинаар яг юу хийж болох талаар гоё single-чүүдээс наа төвшүүлж өгье л доо. За тэгье. За. Миний бодлоор. За түрүүн ихэнд ярьсан тоглолтуудад явж болох юм. Найзуудтайгаа эсвэл ганцаараа ч ихсэн ер нь гоё шоудаж бас болох байх. Яагаад ганцаараа явж болохгүй гэж. За тэгэж болж байна. За эсвэл гоё нэг шүнийг те найзуудтайгаа бүр галзуу баарнд бүжгэлж өнгөрөөж болж байна. За эсвэл maybe ганцаараа байж болж байна. Тэндээс баарнаас явахтай нэг гоё залуу ороод котлет гарч бас болно. За өсвөр насны охтуудтай бол би охтуудтайгаа эсвэл магадгүй зүгээр харьцдаг situationship-үүдтэйгээ гоё энэ тишэл ер нь явах бас болох байх. Өнөр Canva дээр ингээд зураг зурдаг тийм болцоо охтууд ер нь найзуудтайгаа ч залуутайгаа ч ер нь явдаг тиймэрхүү юм зөндөө болсон билээ. Тэр нь тэдүүшээ явж болох юм билээ. Тэднээс айсаад амар гоё санагдсан. Тэгээ бас нэг юм гар урлалын тийм газар юм аяг ингэж боддог. Тэднээс бас амар гоё санагдсан. Тийм. За эсвэл гоё музей үзэж болж гин. Арт галерей үзэж болж гин. Тэгээ сүүлийн үед кафенууд ингээд амар гоё ивент зарладаг болсон байлээ. Аавтайгаа болцох болзоо, ээжтэйгээ болцох болзоо гэд тийм гоё юм зарладаг болсон. Тэрэнд нь бас гоё явж болж байна. Тийм байна. За өшөө юу байж болох вэ? Ер нь тэгэл болж өгвөл найзуудын даалгаварлсан дээрх та ганцаараа Валентинаар байж иснаас нэг хүнтэй байсан бас гоё яж магадгүй. Тийм найзуудтайгаа байж болно. Эсвэл яагаад болохгүй гэж ганцаараа ч гэсэн амар гоё ажиглыг мэдрээд ганцаараа байхдаа дуртай хүмүүс бас байж болно шүү. Тийм ээ. Сүлбэр сайхан гэртээ сайхан тайван гэртээ кофе уугаал тийм сайхан ингээд бийчлээ тийм ээ. Гоё дуртай шоунуудаа үзээ. Single Inferno цаан чи алжах шиг байлээ. Оо yes тэрийг бас үзэж болно тий. Тэнд чи өстө боо юм болж ах шиг лээ. Тэг би яг үзэж эхлэх байгаа. Гэхдээ маа найзууд айгүйх ярьж илээ. Зөндөө олон юм болж ийн гэсэн хамгийн гоё season гэж илээ. Тэрийг үзэж эхлээгүү хүн байх юм болвол За ийм сайхан санаанууд маш олон гоё боломжууд байгаа учраас хизээч бити ганцаараа байгаадаа шаналж ганцраарай. Чи байгаагаараа үзэсгэлэн те. Yes. За тэгээ манай подкастын өнөөдрийн дугаар ингээд хийхүү дуусч байна. Тийм ээ. Төгсгөлд нь бидэнд инээмсэглэх шалтгаан их байна. Өглөө байна. Эрүүл байна. Ажил байна. Залууч байна. Боломж байна. Хайртай хүмүүс маань байна. Кофе нар хаяа үйлч хүртэл байна. Би дуучлсан, мартсан. Дурсамжуулдаж ирээдүйч байна. Болон бүтэн гэдгээ бид мэдэж байгаа. За ингээд подкастын хүртэл явсан, цог үзсэн хүн бүхэндээ баярлалаа. Тэгээд баяртай. Та бүхэн хайртай хүмүүсийнхаа Valentine шүү. Тийм ээ. Bye. Бас ээжүүдтэйгээ тэмдэглээрэй guys. Okay, bye.